За өнөөдөр би та нартай гоё асуултуудад хариулъя гэж бодлоо. За бүгдээрээ гайхаж байгаа гинт яагаад орон дэрвээ амар удаан бичлэг хийгээгүй гэл. За бүх юм гоё тайлбарлаад нэг бичлэг хийж оруулъя. Одоо тэрийг ярих шаардлагагүй. Нэрээ би та нарт зариулаад гоё шинэ микрофон авсан байгаа. Тэгээд энэ микрофон бол үнэхээр чанартай юм болохоор миний одоо оруулах бичлэгүүд маш гоё чанартай орно. Та нарт сонсоход хүртэл ямар нэгэн арын дуу чимээ байхгүй маш гоёор сонсогдно гэж найдаж байна. Өмнө нь би утсаараа бичлэг хийдэг байсан. Тэр үед бол мэдээж ардсан жоохон ингээ шуугантай ерөөхдөө зарим хүмүүс сонсож байгаа хэцүү хүндрэлтэй байсан байж магадгүй. Харин одоо бол илүү гоё чанартай бичлэг оруулахын тулд шинэ микрофон авсан байгаа шүү. Тэгээд микрофоныхоо ямар одоо авьяастай гэн одоогүй танарт харуулна. Тэгтээ өнөөдрийн бичлэг болохоор би нэг гоё сайт олсон байгаа. Тэр сайтн дотор асуултууд байгаа. Тэрэнд би чадхаараа гоё хариулъя гэж бодлоо. Тэгээд та нар бас гоё хамт хариулаарай. За би яг нэг 10 асуултанд хариулъя. Уудын нэр та нарын асуултуудаас өөрт таалагдсан нэг асуултаа сонгоод заавал комент хэсэгт бичээрэй. Яагаад гэвэл би дараагийн бичлэгэн дээрээ энэний дараагийн эсвэл энэний дараагийн бичлэгэн дээр би комментуудаасаа та нарын бичсэн комментиг уншина. Тэгээд санал бодлоо бас хэлнэ. Мөн дээрээс надаас асуух асуулт байвал дор комментэд бичээрэй. Тэгээд би та нарын гоё хариултуудыг уншаад бас гоё дүгнэлт хийгээд хамтдаа гоё нэг орой бас ярилцсанаа. За эхлэе. За энд 3 янзын асуулт байгаа байхгүй юу? Нэг нь болохоор төлөв даруу, нэг нь дундаж, нөгөөх нь болохоор илүү дотогшоогоо дотн асуулт гэсэн үг. За би төлөв даруу асуултаас гоё нэг юм сонгоё. За сургуульд үздэг байсан хамгийн дуртай хичээл ч гэсэн байна. Энэ үнэхээр гоё асуулт байна. За би сургуульд сурдаг байхдаа одоо ч сурч байгаа л да. 10 жил асууж байгаа. За би 10 жилд сурдаг байхдаа миний хамгийн дуртай хичээл бол математик, физик, хим гэдэг 3 хичээл байсан. Тэгтээ би хамгийн дуртай хичээл бол хим хичээл, мөн физик хичээл. Яагаад вэ
жаргалтай болгодог газар гэсэн байна. Намайг ганц жаргалтай болгодог газар мэдээж гэр. Гэхдээ хүн болгон л тэгж хариулдаг. Тийм болохоор би бас өөр орчин гэлмээр энэ бол миний ойч дуртай кофе шоп. Яагаад гэвэл би тэр кофе шопод орохоор амар гоё тийм одоо мотивац авдаг. Яагаад вэ гэхээр тэр кофе шоп руу орохоор ингээл бүх юм амар гоё бор өнгөтэй. Яг ингээл нэг хүргэж жижиг юм шиг лад руу орж байгаа юм шиг. Тэгээл одоо бариста болоо кассан дээр байгаа хүмүүст амар гоё хартай, амар гоё хэлдэг. Тэгээд 7 хоног болгон шинэ уух юм гаргадаг. Тэгээд үргэлж бүх юм гоё дөөрөн байдаг. Тэгээ оргоор тэнд сууж байгаа хүмүүс бүгдээрээ өөр ингэсэн гоё юмнуудаа бичээл эсвэл удаа уулзаагүй найз нөхдөдөө гоё яриа сууж идэг. Одоо хүн болгон одоо өөр ингэсэн хийх юмтай штэ. Тэр кофе шопод бүр ингэж зүгээр л утсаа оролдоод ч юм уу ингээл зүгээр л ганцаараа юм юуж бодгүй сууж байгаа хүн байгаагүй. Хамгийн сонир нь яагаад гэвэл тийш орохоор заавал хүмүүс ямар нэгэн зүйл хийдэг. Зарим нь найз нөхдөдөө уулзах, зарим нь хүүхэдтэйгээ ингээ уулзаад гоё юм яриа суудаг, зарим нь бүр ингээл хичээлээ сууж идэг. Эсвэл зарим нь ингээл гоё юм бичээл ч юм уу сууж идэг. Тэгээд тэр кофе шоп дотор ингээд номнууд байдаг байхгүй юу? Тэгээд тэр номноосаас авч уншиж болно тийм болохоор тэнд хүмүүс гоё ном уншдаг. Ер нь л ингээл явж байгаа дуу бүх ордон нь үнэхээр гоё болохоор бас бидэнд очихороо маш гоё ажиглал юм ярьдаг. Ер нь ингээд жоохон сонирн одоо тийм бороотой ч юм уу тийм эсвэл нэг тийм гэрээсээ өөр газар баймаар гоё тийм номын сан гэхээс илүү тэгэхээр тэр кофе шопд ороосоор илүү гоё эрт үчтэй гоё болдог. Дараагийн асуулт. За хүрхээр зүтгэж буй одоогийн мөрөөдөл тань юу вэ гэсэн байна. Мөрөөдөл үгүй яг зүтгэж байгаа зүйлээ бол ерөөхдөө бүтэн л гэж боддог л тоо. Нэг амар мөрөөдөлж байсан юм бол алга. Гэтэ одоогийн яг ойрын мөрөөдөл юм бол YouTube амар гоё хөгжүүлмээр байна. Гэтэ би ингээл бусад хүмүүс шиг амар гоё камераар бичлэг хийгээл өөрийнхөө царайг харуулаад ингээх зариг жоохон байхгүй л дээ. Гэтэ тэгээд магадгүй дараа улам гоё бичлэг хийгээд олон хүмүүс түрээд илүү гоё YouTube-ыг хөгжүүлэхийг бодож байна. Гэтэ би нэг бас амар олон subscriber ч юм уу тийм юмнууд бол нэг бодохгүй байгаа. Зүгээр яг миний сонсдог чанартай сонсогч нартайгаа өөр ингэсэн юм хөрхөн space стандарт юм уу тэгэл ингээл байж байгааг хүсэж байна. Ерөөсөө нэг амар олон даагч маагч одоо тэг юу гэдэг заавал тийм болгонд шаардлагагүй. Гэтэ тэр нь бол надад шалгалны хадгал би бичлэгээнүүдээ хараараас нь хийж чадахгүй байгаа болохоор та нар надад гомдож байгаа тийм. Гэтэ би та нарт зориулаад бүр амар гоё микрофон авсан шүү. За энэ бол миний тэмцэж мөрөөдөл. Ямар мэрэгжил танд зохиохгүй вэ гэсэн байна. Надаа ямар мэрэгжил юм болоо? Та нар юу гэж бодож байна? Та нарт ийм мэрэгжил зохиохгүй
үгүй гэсэн мэрэгжил байна уу? Магадгүй инженер барилгач ч юм уу тийм мэрэгжил заахгүй. Ядвал нэгт надад тийм би одоо л ойлголоо. Би бичиг цаасны ажил жоохон дурггүй. Ингээд банк оффист юм бүглүүл ингээд бичиж яадаг. Тэгэхээр утгартай. Тэр нь үнэхээр дурггүй байна. Тэр мэрэгжил надад заахгүй. Би ер нь жоохон тийм хим физик хичээл дуртай гэсэн гэхээр ерөөдөө жоохон анагаах тал руугаа сонирхолтой. Өөрөө бас тэрүүгээр сурдаг. Тийм болохоор тэр мэрэгжлийг үзэх нь багш гоё. Багшийн мэрэгжил бас дуртай. Хэрвээ анаахаар сурах байсан бол интерьер дизайнер болох байсан. Эсвэл багш. Тэгтээ миний нэрэд би танарт жижиг мөрөөдөл хэлгүй. Хэрвээ би одоо улам бүр мундаг болоод мастер, доктор сураад өөрийнхөө одоо хамгийн том зорилгоудаа биелүүлсэн дараа би Монголд их сургуульд профессор болохыг хүсдэг. Би өөрийнхөө мэддэг гэж чаддаг бүх зүйлээ оюутнуудад бас илтгэл тавьж зааж сураад лекц зарахыг мөрөөддөг. Энэ бол миний бас нэг өргөн жижиг мөрөөдөл биелнэ. За. Асуултаа саацаачлаа. Тийм бичиг цаасны ажилд бол тэгэхээр дурггүй. Бичиг цаас гэхээр нөгөө нэг тайлан төсөл гаргаал оффист өдөржин тэ одоо Word дээр ажиллаад ял тэр нь жоохон утгартай. Зя тавд асуулт. Амжилт гэдэг таны хувьд гэсэн байна. Би амжилтыг амар лаг том юм гэж юусоо боддоггүй. Амжилт бол зүгээр л одоо жижигхэн таны одоо хийх ёстой одоо зүгээр л жижигхэн зүйлээс амжилт ихэлж болно. Биш энэ та орж ирээд одоо гараа хамаардаг гэж юм уу те. Тэгснэ дараа өдрүүдээс та банк дэрийгээ санаад орж ирсэн дараа та гараа ваагаа зэрхэн картай одоо гэрлэгөө ордог ч юм уу зүгээр жижиг татал зуршлуудаа тэг өөрийн дутагдлаа таасгал юм бол энэ амжилт тэрнээс биш. Одоо би заавал одоо хитэн 100 сая төгрөгтэй болохоор болсны дараа амжилт ч юм эсвэл энэ дипломыг авснараа миний амжилт тодорхойлогдно гэж бодсон бол та эзэж өөртөө сэтгэл хангалуун байж чадахгүй. Дээрээс нь та өөрийгөө үнэлгээ болно. Тийм болохоор өөрийгөө үнэлэхийн тулд танаас гарч байгаа бүр асар жижигэн зүйлийн өөрчлөлт таны амжилт тодорхойлогдно гэж би хэлмээр байна. За 6 дахь асуулт. Таны дуртай ном гэсэн байна. Миний дуртай ном бол би ер нь жоохон түүх, уран зохиол дурггүй. Бичиг цаасны ажил дурггүй гэсэн шиг. Яг гэхээр жоохон утгартай байдаг. Яг уу сонирхолтой хүмүүстэй сонирхолтой л доо. Тэгтээ надад бол жоохон утгартай. Эсвэргээрээ би ямар нэгэн зүйлээс мотивац авах одоо тийм inspiration энэ өгдөг тийм одоо урам зориг авдаг ямар ч төрлийн ном дуртай. Хин нэгний амжилтын түүх, хин нэгний амьдралын түүх жоохон бодит зүйлд дуртай. Тиймэрхүү ном надад маш их байдаг. Би нэг ASMR бичлэг дээрээ номнуудаа та нарт танилцуулж ирсэн шүү дээ. Тэг ерөөхдөө та нар мэдж байгаа. Таны хамгийн анхны ажил гинэ. Би гадаадд ирээд хийсэн хамгийн анхны ажил бол цэвэрлэгч юм уу та. Би ээжтэйгээ хамт цэвэрлэгийн компанид ажилладаг байсан. Маш бага цалингаар. Тэгтээ би тэрийг бол ерөөсөө муу юм гэж боддгоо. Яагаад гэвэл тэр зүйлээс би маш их юм сурсан. Зүгээр л хүмүүс цэвэрлэгч ч юм уу эсвэл одоо гадаадд очохороо жордлон угаалаа гэл бүр нэг юмыг амар сонин өнцгөөс хардаг.
Хэрв үхсэн амьд хамаагүй 3 хүнийг орой хоолнд ургасан бол та энийг ургасан бэ гэнэ. Би одоо зүгээр гинэд хамгийн түрүүнд бодогдсон хүн бол өвөө. 2 өвөөг бол ургасан баг. Би нэг өвөөг бол нэг мэддэггүй. Намайг бүр 3 настай хаад өнгөрцөн. Тэгтээ би сандаг. Тэгтээ яг юм яриад бүр ингээд ухаанлаас хамт байж үзэх болохоор сайн мэдгүй. Тэгтээ ерөөд нь мэднэ. Нөгөө өвөөтэйг бол өссөн хамт амьдардаг байсан. Бараг л миний аав. Аав ээж хоёрыг гадаад явбал би өвөөмэтэрээ хамт өссөн болохоор миний тэр өвөө бол бараг л одоо миний эцэг гэж би хүндэлж явдаг. Тэгээ миний өвөөс 2010 онд 11 онд лөө 10 онд бурхан болсон. Тэгээ би одоо хэрвээ дахиад нэг боломж олдвол өвөөтэйг л уулзаж гоё хаалгадээд манай өвөө гурилтай шүлэнтэй амар дуртай байдаг байсан. Тэгэл манай өвөө гурилтай шүл хийжэл намайг цохны тавцан дээр хүлээгээл хичээлээс ирэх хүлээгээл суудаг байсан. Тамхи татал тэгэл кофе уугаал. Цохны хайжууд тамхи татангаа кофе уугаал надад гурилтай шүл хийдэг байсан. Тэр дүр зургийг амар их санаж байна. Тийм болохоор би өвөөтэйг уулзмаар байна. Тэгээд бас одоо надад 2 эмээ маань байгаа. Монголд байгаа гэхдээ тийм болохоор ёо миний бүркэнс амар дуурсаасаа өчлөө. Ингээд бие ингээд барьцаар бицмэд амар дуурган яаж байгаа. Микрофон хүртэл амар бичиж байгаа. За эмээ тэгээ Монголд очих юм бол орой хаалт орно гэж бодогдлоо. Окей. За. Хэдгээр асуулт вэ? Одоо 8 уу? Энэ аврагын асуулт. Унтах цагаа юу их зарцуулсан бэ гинэ? За би өдөрт нэг 7 цаг унтдаг. За 6-аас 7 цаг. Хэрвээ 6-аас 7 цаг унтдаггүйсэн бол би ASMR бичлэг хийн. Тэвэр юу юм бол яг ингээд 24 цаг хүрэхгүй байх гэдэг хэрнээ. Яг 24 цагийн зарцуулахаар хүнд бас хийх юм болдоггүй байж магадгүй юм шиг санагдчих. Тэгтээ зөндөө хийх юм мэдээж гарч ирэх үү. Тэгтээ үуч гэсэн боломж олдвол ASMR хийдэг болохоор би ASMR бол нэг тавьж байна. Дараа нь болохоор мэдээж төлөвлөгч дэвтрээ бүр амар гоё тэмдэглэл хөтлөмөр байна. Ном уншмаар байна. Кино үзнээр байна. Дасгал хөдөлгөөн хийгээл. Ер нь амар пролгоос маа 24 цаг унтдаг гэсэн бол. За. Дараагийн асуулт. Таны төсөөлөлд байдаг мөрөөдлийн гэмээр өдрөө дүрсэлж хэлбэл гэсэн байна. Мөрөөдлийн юу юм бол? Эрүүл сарвал болоод ээж автах болтгол гэсэн баг л та. Яа тэгвэл за энэ түүхийг бас нэг амар ярмаар байна л да. Тэгтээ хүн ер нь эрүүл сарвал байх шиг хад жаргал бол хааж байхгүй. Ээж аваас хол байх үед л ээж автах уулзвал мөрөөдлөдөг байсан. Виз маань хортгүй байсан. Тэгээд би жоохны бүр төрхийн амир их өвддөг хүүхдээсэн. Баян ярамгийн имлэг твддэг. Бараг эмчнэр намайг одоож бараг танихаар сар мараар хөвдөж имжлүүлдэг. Ер нь бол би муутай бараг ухч боломжтой тийм хүүхдээдэг байсан л та.
болсны бодол дээр байсан өдөр л миний хувьд мөрөөдлийн өдөр. Би өөр ямар ч өдрийг бол мөрөөдлөнгөөс гэж хэлмээргүй байна. За сүүлийн асуулт. Энэ жил хамгийн ихээр хүлээж буйцэлж юу вэ гинэ? Энэ жил үү? Шинэ байранд орох. Магадгүй. Орхон цайсын байр бүтэх, бойдны байранд орохыг бас зорьсон байгаа. Тэрний хариу гараад оноос өмнө шийдэгдээд байранд орох. Гэхдээ байранд болгон гараад орох. Юу ч гэсэн байрныхаа хариуг авах. Мөн эхний одоо энэ улирлын оноогоо цуглуулж чадсан байна. 30 оноогоо цуглуулад тийм тэлж л бодож байна. Маш их зорж байна да. 30 оноо болон байр. За бүр амар яриа л юм. За нэг иймэрхүү байла. Та нарт хэрвээ таалагдсан бол түрүүний хэлснээр энэ асуултуудаа заавал хариулаад комент бичээрэй. Тэгээд би тэр комментуудыг уншаад дараагийн бичлэгэн дээрээ та нарын одоо комментуудыг уншаад гоё дүгнэлт хийгээд бас гоё ярилцсан. Хэрвээ намайг хурдан дараагийн бичлэгийг хийх үлмээр байгаа бодол коммент бичгээ мартаар мөн subscribe дараарай. За яргүй чсэн болно. Та нарын дур хүн ер нь хэнийг даагаж хэнийг одоо юу гэмээр чи хинээр хүрээлүүлмээр байгаа хүн өөрөө сонгох хэрэгтэй. Тийм болохоор би намайг одоо follow хийгүүч тэр нь бол жоохон дурггүй шүү. Та нарын өөрсдөө ч дурд тийм болохоор юу ч гэсэн байнгын сонсдог байнгын коммент бичиж намайг хүлээсээр байдаг. Үнэнч сонсогч нартай бүгдээрээ талаартай шүү. Тэгээд би нэр подкаст гэвэл та нар сонсмоор байгаа бол коммент хэсэгт бичээрэй. Би подкаста аль болох хурдан оруулна. Тэгээд бас найзтайгаа хамт подкаст хийж бодож байгаа. За. Бүгдээрээ одоо энэ ураад бичлэгээ дуусгая. Та нар маань сайн амраарай. Тэгээд коммент бичгээ үгүй мартаарай. Бүгдээрээ талаартай шүү. Тэгээд би микрофоны хааж тасыг бодгоо та нарт гаргаж өгнө мөн. Гоё хоол идэж байгаа бичлэгтэй юу гэдэг. Юу хийлгмээр нь одоо би микрофон таалцсан чинь турштай бичлэг